За сайн байцгаана уу. Өнөөдөр бид бүхэн Сонгон хайрхан дүүргийн 18 дугаар хорооны бүтэц дэвсгэр дээр ажиллаж байна. За өнөөдөр энд ажиллаж байгаа гол шалтгаан бол Улаанбаатар хотод толгомдоод байгаа энэ ил задгаа хог хаягдлын менежментийг сайжруулах, хог тээврийн үйл ажиллагааг сайжруулах ийм бол үндсэн ажлуудыг бид санаачлан хийж хэрэгжүүлж байгаа. Та бүхэн харж байгаа энэ манай энэ 18 дугаар хороо ер нь ханы материал орчмын байрууд бол хуучны орон сууцны хорооллох хотгонууд байдаг. Эдгээр орон сууцнууд маань бүгд хогийн бунхэргүй ийм ил задгаа хогоо хайдаг. Гадна ил хогийн цэгүүттэй ийм байршлууд байдаг. Эдгээр байршлуудаа далд хогийн савуудыг байршуулж ингэж хогийн менежмент үйлчлэгийг сайжруулах ажлуудыг санаачилж явж байна. Эндээ бол ингээ ил задгаа хог хайдаг. Гудамж талбай нийтийн эзэслийн талбайд ингээ ил задгаа хог хайснаар орчны бохирдол маш их үүсдэг ийм асуудал толгомдож байгаа. Тухайн орчиндөө үнэр танар гарах, орчны хог хаягдал нэмэгдэх тийм ээ. Ийм асуудлууд байдаг. Энэ асуудлыг шийдэх хүрээнд бид нийслэлийн засаг даргаас санаачилсан ажлын хүрээнд дүүргүүд маань бас энэ ажлыг хийж байгаа. Өнөөдөр манай Сонгон хайрхан дүүрэг бас эдгээр ажлуудыг хийж явуулсан. Эхний үр дүн бол энэ ухаалаг танаглагдсан хогийн савыг та бүхэн харж байна. Энэ бол ингээ газар байршиж байгаа. Ийм хогийн далд сав гэж ойлгох хэрэгтэй. За Алтауйга энэ хогийн сав тайлбарлаач. За энэ ямар хэдэн тонн хог? 5 тонн хог. За 4 ийм сав бид нэр хийж өгсөн. За жишээлбэл хогийг ангилан хаях хэрэгтэй. Тэгэхээр металл, цаас, давхар хог, хүнсний хог гэж хийгээд тухайн далд бүнх хийсэн байгаа. Энэ нэг мэдрэгчтэй. За айл ахын хэрлэнээс гарч байгаа хогоо гялгарууттай навчаад мэдгчээ онгоогоод ингээд пүнкэрлүүгээ хайчихна. За дараагийн цаасны хог байх юм бол ахаад ингээд мэдрэгчтэй онгоогоод хийчихнэ гэсэн үг. За энэ пүнкрүүдэнд дүүрээд ирвэл та бүхэн дөрөв бичлэг дээр харсан. Энэ далд хогийн ухаалаг хогийн сав маань өөрөө дээш нь өргөөд пүнкрээ гаргаж ирэл явуулын хогийн нөгөө хог тэмдэг машинда ачиж болно гэж ойлгож байна. За одоо дээш нь өргөчих ингээд. За саяны хогоо бид нэг хийлээ хоолоогоороо тухайн хогийн сав руу яг энэ дээрээс ингээ орчиж байгаа гэсэн үг. Маш энгийн энэ шийдэл. Одоо ил задгаа ингээ хогны үнэр гарахгүй, ялаа шумуул эргэлдээд байхгүй, бохирдлгүй ийм далд хогийн савыг Сонгон хайрхан дүүрэг нэвтрүүлж байна. Үрг нь 2 м-тэй, урт нь 5 м-тэй юм жижигхэн газрын зайг л бид нэр доошо 2 м 40 см ухаад ийм далд хэлбэртэй хогийн савыг хийж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр одоо байршил бол ямар нэгэн байдлаар дарга голохгүй гэсэн үг. Одоо нэгдүгээр хороол өнрийн гудамжны явган хүний зам тий хаана нэгэн газар нийтийн эзэмшлийн зам талбай дээр энэ ухаалаг смарт хогийн цэгийг хийж болно гэж ойлгож байна. За энэ хогийн савыг за өшөө дахиад дэш нэргийг бид бүхэн Сонгон хайрхан дүүргийн яг ийм ил задгаа хог хайдаг цэгүүдэд цаашдаа олноор нь байгуулна гэсэн ийм зорилт тавьж ажиллаж байгаа. Бол дандаа ийм далд хогийн бункерүүдийг шинээр байршуулна. Энэ ондоо бид нэг 10 орчим хогийн бункерийн ийм далд хогийн байгууламжийг байгуулъя гэсэн ийм ажлыг эхлүүлээ явж байна. Ирэх жилүүдэд бид бас дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр яг ийм далд хэлбэрийн хогийн савуудыг яг энэ нийтийн суурьшсан энэ айл ихтэй аж ахуйн нэгж байгууллагууд ихтэй газруудад байршуулнаа гэдэг ийм ажлыг эхлүүлээ явж байна. За мөн манай дүүрэгт байгаа томоохон аж ахуйн нэгжүүд худалдаа үйлчлэгээний цэгүүд маань бас ил задгаа хогоо хайдаг ийм байдалтай байгаа. Эдгээр байгууллагуудад бас яг энэ стандартын дагуу энэ шаардлагын дагуу хогийн бункерээ байршуулж үйл ажиллагаагаа цааш нь явуулаа гэсэн ийм шаардлагыг хөрвүүлж байгаа. Манай энэ дүүрэгт бол томоохон номин худалдааны төв, оргил худалдааны төв, за миний зах гэх ингээд томоохон үндэсний том сүлжээ дэлгүүрүүд маш олноор байдаг. Тэдгээр бүх үйлчлэгээний төвүүдэд бол бид нэр энэ шаардлагыг тавьж ямар ч л байсан Сонгон хайрхан дүүрэг маань ил задгаа хогоо хайдаггүй тийм ээ. Ийм шинэ стандартыг нэвтрүүл шинэ орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.